ширүүн өгч бай, шүүдж бай. Эсвэл гисгэлж бай, хүнийг төгс болгодог бөгөөд туйлын захистай байдаг. Эрен уюудын туршид бурхан имажил хязгаарч хийж байгаагүй. Өнөөдөр тэр та нарын дотор ажиллаж та нарт мэргэн ухаанаа ойлгуулдаг. Та нар дотроо зарим зовлон шанлыг амасан ч зүрх сэтгэл чинь үргэлж тогтвортой амар амгалан мэдрэмжийг мэдэрдэг. Бурхны ажлын энэ шатыг эдэлж чадаж байгаа нь таны юрол билээ. Ирээдүйд юу олж авч чадах чинь хамаагүй. Өнөөдөр таны дотор Бурхны хийсэн ажил бүхэлдээ хайр гэдгийг та нар хардаг. Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд зовлон үнцэнгүй. Дэлхийн ертөнцөөр стиг нь голдог. Ар гэрийнхэн амьдрал төвөгтэй. Өөрсдөө бурханд таалагддаггүй. Хитийн ирээдүйн бүрхэг гэж боддог. Зарим хүн тодорхой хэмжээнд зовх үедээ бүр үхэгч хүсдэг. Энэ бол бурхны гэх жинхэнэ хайр биш. Тийм хүмүүс бол холчроод тэд ямарч хатуужилгүй. Ноён нуруугүй, чадваргүй. Ноён нуруугүй, чадваргүй. Хүн өөрийг нь хайрлаасаа хэмээн бурхан хүссэн жилдэг. Гэвч хүн түүнийг хайрлах тусам хүний зовлон улам ихэсдэг бөгөөд хүн түүнийг хайрлах тусам хүний шалгалт улам ихэсдэг. Хэрвээ чи түүнийг хайрлавал төрөл бүрийн зовлон чамайг номорно. Хэрвээ хайрлахгүй бол магадгүй бүх зүйл төвөггүй явагдаж эргэн тойрны чинь бүх юм амар жимэр болно. Бурхныг хайрлах үедээ чи эргэн тойрны чинь ихэнх зүйл давн туушгүй гэдгийг үргэлж мэдэрнэ. Бас биеийн хэмжээ чинь дэндүү жаахан учраас цэвэршүүлэгдэж Бурхныг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй. Бурхны санаа зориг хэтэрхий. Өндөрдөөд хүн хүрхийн аргагүй гэдгийг үргэж мэдэрнэ. Энэ бүхнээс болж чи цэвэршүүлэгдэнэ. Чиний дотор ихэхэн сул тал байдаг учраас чи олон талаар Бурхны санаа зорилгыг хангаж чадахгүй учраас дотроо цэвэршүүлэгдэнэ. Гэсэн ч цэвэршүүлэлтээр л дамжуулан ариусгалтад хүрдэг гэдгийг та нар тодорхой
байх ёстой